Надад Ичгийн Лагбас самбуу гэдэг 1969 онд төрсөн эхнэр дөрөнгөгтэй хамт амьдардаг. Би Увс аймгийн Баруун Түрэн сумын 10 жилийг 1987 онд төгссөн. 87 оны 10 сард Ухсаа цэргийн албанд татагдаж 2 жилийн хугацаатай Баян-Илгээ аймгийн Килийн 065 дугаар ангид алба хаасан. Ингээ халагдж ирээд ажиллаж амьдарч байгаад 1991 онд Увс аймгийн Килийн аппаратад ахлагчаар орж Харцгаа усны Килийн суманд кэсгэрж ахлагчаар ажиллаж байсан. Ингээ 92 онд манай застаа Кил хуваагдах хуваар Завхан дэсэн Килийн анги руу шилжиж орсон. Тэнд бие бүртгэнээр шилжиж яваад 2001 он хүртэл ажилласан. Тэгээ 2001 оноос Баруун Түрүүний Килийн отряд гэж байгуулагдах үед, Килийн хамт отряд гэж байгуулагдах үед нааш нь бие бүртгэнээр минь участоктойгоо шилжиж ирсэн. Тэнд ажиллаж байгаад 2002 онд Увс аймгийн Килийн 244 дугаар ангид шилжин ирж харуулын дараа гэдэг юугаараа ажилласан. Ингээд ажиллаж байгаа хугацаанд миний өргөсөл болоод байнгын харуулын дарга Кохорган застав, Давстын застав, зураг застав, Килийн 2 дугаар 7 толгойн застав, заставууд ажиллаж байсан. Ажиллаж байгаа хугацаанд Килийн зэргийн аваргыг 2 удаа хийсэн. 2003 онд нэг, 2006 онд ахлагч нарын жил болгох зарлага, харуулын дарга нарын жил болгох зарлага үед тэрүүгээр нэгдгээр эзэлж Килийн зэргээс турхаа шагнал урамжлалгүй тач нэгдгээр аварга болж байсан. За би ажиллаж байгаа хугацаанд нэг дурсамж гэлэхэд тэр үеийн цагийн байдал маш хүнд байсан. Холбоо хэрэгсэл, унаа унлага, цагийн байдлын өрнөлт бол хэцүү, күнж гэж байхгүй. Бидний ажиллаж байгаа үед болж кэсгэр ажиллаж байгаа үед болж нэг талд нэг учаацгаар нэг талд явж байгаа нөгөө талд Килийн зарч гачид нөгөө талд нь явж байгаа нөгөө талаар гарч ингээл ерөөсөө маш их дутхан байсан. Унаа унлага гэсэн морь мал зогсдог. Тэгээд хариус одоо жишээл манай Харцгаа ус ихт бол дөрөө нуураас тэсгийн нэг өртлийн хооронд дундаа ус байхгүй. Ийм байдалтай дээрээс дуураас эс шарсан, дээрээс зөнөөлж нар шарсан. Тэгэл бараг л ам цангасан морой хөтөлсөн ийм байдал өргөссөн хуул ийм зөв өргөссөн. Тэгээд 97 оны 7 сард цэргийн хүч хэрэгслэр улсын хилийг хамгаалахын шийдвэр гарч цэргийн хамгаалтанд шилжиж байсан. Харуул гэдэг байнгын аруулаараа улсын хил хамгаалах шийдвэр гарч ингээ байнгын хамгаалтанд шилжсэн. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд одоо Завхан дэсэн хилийн отрядад одоо ажиллаж байгаа хугацаанд цагийн байдал маш хөрнөлттэй. Нэг удаа цагийн байдал үүссэн. Цагийн байдал үүсэж явах үед тэгээд 4 гэлзэгч нутгийн үнэлээ орлоо гэсэн мэдээлэл аваад манай харуулд мэдээлэл ирсэн. Тэгэхэд би нисгэн харуулдаар байрлаж байсан. Нисгэн харуулдаар байрлаж хахад нь орой цагийн байдлын өрнөлтийн дагуу күч хэрэгстэй байрлаад болцгүй чиглэлүүдэд Килийн манаа гаргаад 2 чиглэлд гарсан. Тэгээд 3 цэрэгтэй өргөсдгээд нэг цэрэг 2 цэрэг дээр ихсвэ амн гэдэг дээр байрлуулад өөрөө залуу толгоороо нэг цэрэг аваад тэгээд өргөсдгээд байж итлээ өглөө 7 цаг 6:40 үед буужин буцсан. Яг өргөсч мананд. Тэгэхээр тэнд ямар нэг асуудал боллоо гэдэг хүрээд ирэхэд нөгөө цаг Килийн манаа 2 гэлзэгч гэжгээд бэртэг гэлзэгч яваад өнгөрлөө. Цаатуулагдсангүй. Гэт тэдний цагийн байдал сонсч байж идэл нь арталт мөр нутгийн үнд мөр янцхад чимээ гарсан. Дуут мах гэж байрладаг л дээ. Тэндгээ байж харж идэл цаанаас адуу игээ дуулсан мортой хүмүүс гараад ирсэн. За энэ чинь юу болох байлаа гэж бодоод яг Кил талаа хаагаад адуугаа авчулдах юм даа. Нэг зүг байх нь бол күшгэрстэй хуваарлаад 2 зэрэг адуу руу явуулаад асраа тойрч очаарай гэж өөрөө Кил талаа хааж нэг адууг хаагаад Килэр гарсны өгтөч чинь нутгийн гүн талдаа биднлөө эргэлээ буудаж эхэлсэн. Тэгэхээр бид царинг буудалцаад адуун дотор тэр хуй гараа явсан 2 нөхрөн болохоор морой солигч унаад зогссон морой өөрийнхөө морьдыг адуун дотор орчихсон байсан. Тэр морь нь нутгийн Кил тал руу зүхтгаар нь тэрийг буцааж оруулах гээд явуулсан чинь аянда манай хилчтэй морин зогсчихсон. Явдаг морой байдаг. Явсаа шогш явсаар байгаад нөгөө морийнхаа ард гарчдаг. Тэгэхээр Кил талдаа гарчсан байсан нөгөө тува нөхдөц чинь урдаас нөгөө Килийн цэргийн урдаас буудаад явсан. Шууд морин дээр мордоод. Тэгэхээр аянда манай Килчин чинь жолоогоо хаяад морин дээр таг зогсчихсан.
Тэгээ буудаа явахаа урдаасан би адилхан мориндоо морж буудалцаад яваад цэрэг авсан. Тэгсэн яагаад ингэсэн гэсэн чинь сүйд асуусан чинь буудсан буудгаа миний хажуугаар сүм өнгөрсөн. Тэгэхээр би шоконд орсон гэж хэлж байгаа. Жолоогоо тагуулчихсан. Тэгээ морь авч чадлаггүй буцаагаад нэг ад руу очоо бид чинь адуунд 100 гаруй адуугаа сатуулж аваад тэгээ явсаар байгаад гээл чи тэр буудалцаан чинь заавал зөвлөө 6:40-д эхэлсэн үү орой 3 цагт дуусчихсан. Тэгээд одоо болсон үйл явдлуудаа бүх одоо тэмдэглэгээнүүдээ газар дээр хийгээд ийм газар энд буудсан бидний ингэ яасан гэж бүх юмудаа тэмдэглэг хийчихэд адуугаа наваад холбоо байхгүй тэр үед. Тэгээд юун дээр харуулдаар хөрөөд ирсэн. Харуулдаар явах чинь тэр чинь 28-30 км газар. Тэгээд харуулдаар хөрөөд ирсэн чинь хөрчирээд холбоог застав руу мэдгэж байгаа. Застав руу мэдгдээд застав анги руу мэдгдээд ингээд 24 цаг 2 хоногийн дараа тэр хилийн юун дээр тэр зөрчил болсон хэсэгтэр ангиа шалгалт ирж байсан. Тэгээд шалгалт ирээд дахиад хилийн төлөөлөгчийн газар гэж Усаагийн хилийн төлөөлөгчийн газараас тэндээ дахиад шалгалт ирээд Хиламалх хэрэг газараас нэг командын шалгалт ирсэн байсан. Тэндээ дахин шалгалт ирээд 3 давхар шалгалт ирж тэрийг үнэн боттойг баталгаажуулж ингээ явж яасан юм аа. Тэрэн дээр юу хэлэх чинь гэхээр тэр үеийн цагийн байдал үнэхээр хүнд унлаагүй холбоог хэрэгсэл гэж дутмаг гүйч хэрэгслээр ерөөсөө нэг цагийн байдал маш өрнөлттэй байд. Ирсэн тувааж орж ирж байгаа тувааж дандаа зэвсэг хэрэгэлдэг. Ийм үе байсан юм аа. Тэгээд энэ одоо бол хангалт хүч хэрэгсэл сайхан болсон байна гэдээ урсаа ярихад бол хамт ажиллаж байсан Бацэг хурандаа байна, Көлгөө хурандаа байна, Дамдас хурандаа байна, Баярбат хурандаа байна. Энкват шүүвч байна, Нач хурандаа байна. Тооч олон сайхан дарга нартайгаа хамтарч ажиллаж байсан. Манай стадион дарга Цэвэнгэрл байсан, Харуулын дарга Сунгуйл байна, Ганбаяр байна гэдэг тоочоор одоо бүгдийн тоочоор бол цавх тугад олон сайхан хүмүүстэй авин хүмүүстэй мөрөрлөж сайхан баяртай байдаг. Ингээд хилийн зэргийн 90 жилийн ойн баяр ингээд ангийн Хиламалхын газрын удирдлага болоод ангийн удирдлага хамт мөрдснэгт офицер алхсан нартаа 90 жилийн ойн баяр юм байна хөргийа.